Тэгэхээр хэрэглэх газраас хиймэл оюун ухаанд суурилсан дүн шинжилгээний тайлан их хурлын шийдвэр гаргалтууд дахь давхурдал илүүдэл зохицуулалт дээр ингээд гаргаж ирсэн байгааг бид бүхэн харж байна. Тэгэхээр энэ дээр нэг анхаарал татж байгаа зүйл маань бол 2025 оны хугацаанд улсын их хурлаас бол 1400 гаруй байгууллагууд дээр чиглэл болон тогтоолуудаар бол зааварчилгаа өгж ажилласан байгаа. За энэнийх нь биелэлтийг хараад үзэхээр ерөнхийдөө 51% нь яагаад одоо гарцсан байгаа хууль тогтоомжуудыг биелүүлж ажиллахгүй байгаа юм бэ гэдэг дээр анхаарсан байгаа. Тэгэхээр манай Монгол улсад ерөөсө хууль тогтоомж бол дутагдаагүй. Харин гүйцэтгэх төвшөнд энэ хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэхгүй байгаад байна гэдэг асуудал байгаа юм л та. Тэгээд буцаад үнэлгээгээ гаргаад авахаар нөгөө яамдууд нь ерөөсө 100% гүйцэтгэлтэй гэл нэг ийм л тайлан ерөөсө жилийн жилд өгөөд ингээд нэг аргацаагаа сурчсан ийм байдал ерөөсө засагдахгүй байгаад байна. За тэгээд би бас энэ эдийн засгийн байнгын орооны тогтоолыг засгийн газар чиглэлт өгөх тухайн тогтоолыг бас эргэж асуумаар байгаа. Эрчим хүчний яамнаас. За эрчим хүчний яамн дээр уг нь бол бодлого тодорхойлоод явж явах хэвээр. Энэ бодлоготой юуг тусгах ёстой гэвэл бид бүхэн ер нь энэ өвөл ямар хүнд өвөл болсныг мэдж байгаа. За энэ тэр дундаа дулааны цахилгаан станц 3 4 дээр байдаг үнсэн сангийн тухай асуудал байдаг. Энэ үнсэн сангууд маань бол дүүрж байгаа. Ил задгаа хэлбэрээр Улаанбаатар хотод энэ үнсэн сангууд бол хаягдлаа ингээд тавьсан. За энэ үнсэн сангийн талбайнууд нь дүүрэхээр одоо нийслэлээс ахиад нэг 6-7 тэрбум төгрөгөөр шинэ газар аваад нөгөө хуучин байгаа үнснүүдээ автомашинаар тээвэрлээд ингээд нэг аргацаасан шийдэл хайж байгаа. Гэтэл энэ 2029 он гэхэд энэ асуудал чинь өндрөө аваад хүнд байдалд хүрчнэ. Тийм учраас их хурлаас чиглэл өгөөд энэ асуудлыг эртхэн шийдээч гэд явуулсан байгаа. Тэгэд энэ дээр ямар нэгэн гаргалгаа шийдлүүд ярьсан нь нийслэлтэй энэ асуудлаа шийдэж байгаа үнсний тухай асуудлаа яах вэ гэдгийг асуумаар байна. За засгийн газрын хэрэглэх газраас бол бид бүхэн одоо энэ AI дээр тулгуурлаад асуудлууд маань улсын хурлаас маш олон чиглэлүүд ингээд өгчөж байна. Гэтэл энэ маань бол улсын хурлаас гаргаж ирсэн тогтоол чиглэлүүдийн засгийн газар дээр очиод цоошин чиглэл тогтоол өөрсдөө баталж байгаа юм шигээр явцдаг. Ингээд ирэхээр давхардлууд нь бий болчиход байна. Тэгэхээр энэнийхэн уялдаа холбоог яаж хангах вэ? Манад ер нь бол шийдвэр гаргалтын одоо инфляц гэж одоо энэ тайлан дээр дүгнсэн байна. Ийм хямрал үүсчихэд байна. Маш олон гой цаасан дээр тухайн асуудлыг шийдэх юм шигээр бид нар бичээд тавьчихдаг, хэрэгжүүлэлт байдаггүй. Тэгэхээр энэ шийдвэр гаргалтуудын уялдаа холбоог нь яаж хангуулах дээр та бүхэн төлөвлөгөө байна уу? За хариулт эндэр за цэнгэн гүшээний асуултанд хариулъя. За үнсэн сангийн асуудал эрчим хүчний салбарын хамгийн хүнд асуудлын нэг болж байгаа. Энэ бол одоо бодит байдлаа. За дулааны цахилгаан станц 4 амгалангаас бусад одоо станцууд нь бол устай холж үнсээ зайлуулдаг. Тэрийгэ тодорхой талбайд тунгааж ингэж сан үүсгэж ингэж явдаг. За ТЭЦ 4 дээр бол цахилгаанаар үнсээ барьдаг. Энийгээ бас одоо эдийн засгийн эргэлтэнд оруулаад одоо энэ барилгын цемент материалд ашиглахын боломжтой байгаа. За тэр агуулгаар нь бол ТЭЦ 4 дээр энэ өвлийн одоо халаалтын саруудад барилгын одоо юу гэдэг сезон эхлээгүй үед нь бол одоо энэ үнсийг цуглуулах силос гэдэг одоо үнс хадгалах томоох юм вакуум савнууд юм барих ийм тэзүү хийх ажил ТЭЦ 4-тэй хамтраад одоо бол эхэлж байна. За энэ силос гэдэг одоо энэ байгууламжийг байршихвал бас одоо ТЭЦ 4-өөс одоо нэмж одоо ямар нэг үнсэн сан дүүрэхгүй шинээр үнсэн сангийн талбай шаардахгүй байх юм боломжтой байгаа. За ТЭЦ 2-ын үнсэн сан дээр одоо ТЭЦ 5 төслийг одоо ингээд нийслэлийн бас оролцоотойгоор эхлүүлж байгаа. За шинээр баригдах станц бол ерөөсөө 100% үнсийг хуурайгаар одоо барина. За энэ нь бол ямар нэг үнсэн санд хоримтлуулахгүй шууд 100% барилгын материалын үйлдвэрлэлд ашиглахаар ингэж одоо төлөвлөлтийг явуулж байгаа. Амгалангийн дулааны станцын хувьд бол үнс хадгалах савтай болохоор ер нь бол нийт одоо гарч байгаа үнснийхээ 80%-ийг бол барилгын материалын одоо энэ цементийн үйлдвэрүүдэд борлуулж чадж байгаа. Ер нь бол цаашд одоо энэ үнстэй холбоотой үнсэн сангийн газартай холбоотой асуудал бол салбарын бос гол хүндрэлтэй асуудал бол хэвээр байгаа асуудал.
За энэ дэр За зэнгэн шүүний асуултанд хариулъя. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хэн шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Бат Эрдэнэ байна. За өнөөдөр засгийн газрын хэрэг эрхлэх газар дээр хэн шинжилгээ үнэлгээний нэгж дээр улсын хэмжээнд 1348 шийдвэрийн 5688 заалтын биелэлтийг бид нар улсын хэмжээнд бас хариуцаад жилд 2 удаа тайлагнаад ингэ явж байгаа. За их хурлын төвшөнд тухайлаад авч үзэх юм бол 1977 заалт байна. За ингээд энэ 1977 заалт дээр засгийн газраас баталсан засгийн газрын 2025 оны 183 дугаар тогтоолоор баталсан хууль тогтоомжийн хэрэгжилт хяналт тавих энэ журмаар энд заасан арга зүйгээр хяналтаа тавиад явж байгаа. За их хурлын их хуралд хөргүүлсэн тайлан дээр бол манай энэ их хурлын хууль тогтоомжийн биелэлтийн дундаж хувь бол 77.3% хэрэгжилттэй гэдэг бид нар тайлагнасан байж байгаа. За их хурлын тамгын газрын хяналт шинжилгээ үнэлгээний нэгж маань бол 71%-тай. За яг энэ эдийн засгийн байнгын хороонд хамаарах нь бол 54.5%-тай гэсэн ийм үнэлгээ өгсөн. За энэ үнэлгээг ямар арга зүгээр хийсэн бэ гэхээр засгийн газрын тогтоолоор баталсан энэ 183 дугаар тогтоолоор 2025 оны 183 дугаар тогтоолоор баталсан энэ аргачлалын хүрээнд бас үнэлээд ингээд яваад байгаа. Тэгэхээр энэ хоёр аргачлалаа бид нар бас цаашдаа хоёр өөр байх ёстой юм байна. Нийтдээ нэг 9 төрлийн шийдвэр байж байгаа. Хууль, улсын хурлын тогтоол, байнгын орооны тогтоол, засгийн газраас гарч байгаа шийдвэрүүд, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, ерөнхийлөгчийн нэмж хариулъя. Энэ дэр хяналт тавих, үнэлэх энэ арга зүйгээ бол тодорхой болгох шаардлагатай байна гэж үзэж байгаа. За дээрэс нь гишүүний сая асуултанд дурдсан энэ бид нар энэ хиймэл оюуны тусламжтайгаар бас энэ ажлын ачааллаа бууруулах, бодиттой үнэлдэг энэ асуудал руу шилжих боломж болцооны талаар бид нар сүүлийн хагас жилийн төвшөнд бол судлаад ингээд явж байгаа. Үндсэндээ энэ улсын хэмжээнд тайлагнаж байгаа төрийн бүх шатны байгууллагуудын тайлан мэдээгээ шатандаа нэгтгэгдээд ингээд засгийн газар дээр төвлөрч байгаа. Тэгэхээр бид нар тагнуулын байгууллагаас хиймэл оюун ухааныг ашиглаад энэ төрийн бүх байгууллагуудын хууль тогтоомжийн биелэлтийн энэ тайланг хиймэл оюун ухааны тусламжтайгаар бид нар тодорхой арга аргачлалын дагуу үнэлж болох уу гэдэг энэ аль бие усны лавлагыг авсан. Одоогоор бол бидэнд бас тийм боломж болцоо хязгаарлагдмал байна гэдэг ийм хариу бидэнд өгсөн байж байгаа. Гэхдээ бид нар бол нийтэд ил байгаа энэ тайлагналтын асуудал дээрээ бол бас тодорхой хэмжээнд ийм боломж байна уу гэдгийг манай мэдээлэл технологийн хэлцэх. за микрофонгүй ярьчлаа. Дахиад 1 минут. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас санаачлагаараа бүх байнгын хороод дээр бол энэ магадлалын тодорхойлж орж ирсэн. За эдийн засгийн байнгын хороонд хамаарах 494 заалтад бид нар энэ хиймэл оюун ухааны тусламжтайгаар ингээд аваад үзэхэд 0.6% нь бол гарч байгаа шийдвэрүүд бусад хүчин төгөлдөр мөрдөгж байгаа хууль тогтоомжоор үүрэг чиглэл болгосон энэ дээр давхцал байх магадлал байна гэж гаргаж ирсэн. 27.7% нь бол улсын хурлаас гарсан тогтоол, байнгын орооны тогтоолуудтай бас давхардал агуулгын хувьд бол давхардах магадлалууд бас өндөр байна гэсэн. За 7.7 нь бол батлагдсан бодлогын баримт бичгүүдтэй бас давхардаж ийм агуулгын хувьд гарч байгаа ийм магадлал байна шүү гэдгийг бол гаргаж ирсэн байж байгаа. Тэгэхээр бид нар бол энэ удаагийн тайлан дээрээ бол бас ийм ажлыг эхлүүлж байна. Дараагийн хагас жил бүтэн жилийн тайлан дээрээ бол бид нар илүү бас энийг албажуулаад хууль эрх зүйн энэ дүрм журам дээрээ өөрчлөлт оруулаад энийгээ бол